Модуль 3, сэдв 3.1. Ажил мэргэжлийн мэдээллийн сангийн тухай. Австралид сүүлийн үед гарсан томоохон санаачлал бол бүх австралчуудад вебд суурилсан ажил мэргэжлийн эрэл хайгуул мэдээллийн зохицуулчлагыг үзүүлэх зорилготой үндэсний карьерийн мэдээллийн системийг байгуулсан явдал юм а. Энэ нь холбооны болон мужи улсын засгийн газар өмнө нь мужууд ажил мэргэжлийн талаарх мэдээллийг хүргэхэд огтөөр арга барилыг баримталдаг байсан бусад олон түншүүдийн хооронд томоохон хамтын ажиллагаа юм а. Системийн хөгжлийн зардлыг холбооны засгийн газар, урсгал зардлыг нь холбооны засгийн газар болон мужи улсууд нь хувааж хариуцдаг байна. Энэхүү систем нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, цалингийн талаарх бүс нутгийн мэдээллийг багтаасан боловсрол, сургалтын боломж, ажил мэргэжлийн талаарх мэдээллийг агуулдаг. Энэ нь мөн хэрэглэгчдэд өөрсдийн сонирхол чадварыг үнэлж, боломжит ажил мэргэжлийн нийцлийг харах боломжийг багтаасан болно. Олон улсын туршлагуудаас Британи дэх Лорен дээрхт дуудлагын төвүүд болон насан туршидын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хэрэгцээг хангах өндөр түвшний инновац юм. Энэ нь 1998 онд ашиглалтанд орсон түүний гол цөм нь дуудлагын төвийн технологид суурилсан байна. Англид 2 дуудлагын төв, Умард Ирландд 1, Шотланд, Уэльст жижиг төвүүд байдаг. Үүний гол зорилго нь насан туршидад цаашдын боловсрол, сургалтын боломжуудыг олж авахт нь туслах үн төлбөргүй зөвлөгөө өгөх явдал юм а. Үйл ажиллагааны арга нь 30 минутын хувийн ярилцлагад үндэслэн уламжлалт аргуудаас эрс ялгаатай бөгөөд үйлчлүүлэгчдээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тусгай төвд цаг товлох шаардлагатай болдог. Дуудлагын төвийн тусламжийн шугамуд жилийн 365 өдөр 8-аас 22 цагийн хооронд ажилладаг. Энэ нь уг үйлчлэгийг стандарт ажлын цагаас бусад хугацаанд ашиглах боломжтой болгож, хоригдлууд, тодорхой оршин суух газаргүй хүмүүс, гадаад оюутнууд, тусгаарлагдсан орогнол хүсэгчид зэрэг бүлгүүдэд хялбархан хандах боломжтой болгодог. Нэгдснээсээ хойш 5 сая гаруй хүн Лорен дээрхт рүү залгасан байна. Дуудлагын төвүүдэд мэдээллийн зөвлөхүүд ажилладаг бөгөөд тэдгээр нь анхны холбоо барихад үндсэн мэдээллийн лавлгааг хариуцдаг. Сургалтын зөвлөхүүд гэгддэг дараагийн түвшний ажилтнууд нь үндсэн мэдээллээс илүү хэрэгцээ бүхий хүмүүсийн лавлгааг хариуцдаг. Насан туршийн боловсролын зөвлөхүүд гэгдэх 3 дахь түвшний ажилтнууд илүү төвөгтэй асуултууд болон тусламжийн хүсэлтийг хариуцдаг. Мэдээллийн зөвлөхийн дуудлага дунджаар 3.5 минут. Сургалтын зөвлөхийн дуудлага нь дунджаар 8.5 минут. Насан туршийн боловсролын зөвлөхийн дуудлага дунджаар 16 минут үргэлжилнэ. Насан туршийн боловсролын зөвлөхүүдийн үйлчлэгээний эрэлт хэрэгцээ нь өндөр байдаг ажээ. Бүх ажилтнууд бүх түвшний 600 мянга орчим боловсрол, сургалтын талаарх мэдээллийн захим сан болон бусад олон төрлийн хэвлэмэл мэдээллийн санг ашиглах боломжтой. Онлайн мэдээллийн санд шууд хаягаар хандах боломжтой бөгөөд сар бүр шинжлэгддэг. Онлайн онцлогооны багцыг веб сайтын нэг хэсэг болгон ажил мэргэжлийн сонирхол сонголтыг гүйцэтгэхэд ашиглаж болно. Энэ сайт 2000 онд нэгдснээс хойш 10 сая гаруй хандлт авсан байна. Мэдээллийн менежмент, мэдээллийн сан. Ажил мэргэжлийн зөвлөхийн мэдээллийн менежмент нь ажил мэргэжлийн чиг баримжаа болон зөвлөгөө өгөх үйл явцад ашиглагддаг. Мэдээллийг системтэйгээр цуглуулах, зохион байгуулах, боловсруулах, хадгалах, түгээх үйл ажиллагааг хэлнэ. Энэ нь ажил хайгчдад болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд чиглэсэн мэдээллийг үр ашигтай, хүртээмжтэй байлгах зорилготой. Энэ үйл ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдийг хамардаг. Нэгт нь мэдээллийн их үүсвэрүүдийн судалгаа нь ажил мэргэжлийн чиг баримжааны талаарх олон улсын болон үндэсний түвшний их сурвалжуудыг шинжлэх. Хоёрт нь мэдээллийн системчлэх. Ажил мэргэжлийн чиг баримжаа зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн мэдээллийг бүтцэлсэн байдлаар зохион байгуулах. Гуравт нь түгээл ба хүртээмжийг сайжруулах. Хэрэглэгчдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх арга замуудыг хөгжүүлэх. Тухайлбал захин платформуд ашиглах. Дөрөвт нь мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийг хамгаалах, нууцлалыг хангах. Мэдээллийн их үүсвэрүүдийн судалгаа нь ажил мэргэжлийн чиг баримжаа болон зөвлөгөө өгөх үйл явцад ашиглагддаг мэдээллийг цуглуулах, шинжлэх, үнэлэх үйл явц юм а. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн менежмент нь хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал,
мэргэжил боловсрал эзэмших боломжууд, ажил олгогчийн шаардлага, ур чадварын хэрэгцээ, тухайн салбарын хөгжлийн чиг хандлага зэрэг мэдээллийн төрөл хүрээг тодорхойлно. Мөн албан ёсны мэдээллийн их сурвалжуудыг тодорхойлох. Тэдгээр их сурвалжийн тайлан, ном, гарын авлага, захим их сурвалжууд дээрх мэдээллийг цуглуулах. Мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг шалгаж мэдээллийг үнэлнэ.